Сайн байцгаана уу? Бараа танилцуулга номер 29 өнөөдөр 26 оны 5 дугаар сарын 2-ны өдөр дууссан байсан болон шинээр ирж байгаа цөөн хэдэн барааг товч танилцуулаад явъя. Хамгийн ихэнд Apple-ийн Original C AirPods ирсэн байна. Lexar-ийн 64 болон 128 та 3.2 дэмждэг USB 3.2 дэмждэг flash disk. Цаашлаад 2 толгойтой ийм загвар нь бас ирсэн. Энэ бол хэрэглээнд маш зүгээр байдаг. Шууд өөр дээрээсээ утас руугаа залгаад файл авуулаад нөгөө талаараа бусад хэрэгслүүд рүү USB-аар нь залгах нэ. Cooler Pivaгийн шинээр гарсан B25 20 ваттын хөргөх чадамжтай хэмжээний хувьд жижигвтер үнэн боломжийн хөргөх чадамж бол 20 ватт гэдэг. Утсан дээр бол хангалттай гэж явдаг. FlyDigi-гийн B9 энгийн загвар нь ирсэн. Өмнө танилцуулсан нь болохоор X загвар нь ирсэн. Энгийн загварууд нь яадаг вэ гэхээр илүү компакт буюу хөнгөн, жижиг, хавсаархан гэхдээ хөргөх чадамжаараа буурчдаг. Хөнгөн жижиг зүйл дуртай хүмүүст бол энэ B9 их зүгээр болов. B25 нь болохоор хоронцоороо тогтохын зэрэгцээ нэмэлт тийм тэлэгчийг нь бас ашиглах боломжтой юм байна. FlyDigi-гийн Generation 3 манай Монголд бол энэ хурвч хамгийн алдартай нь гэж үздэг. Миний зүгээс хойноос нь алдаршуулахаар Magic Flag 3-ыг танилцуулж түгээж явж байгаа. Энэ доогуур Black Shark сүүлийн үед gaming gear талдаа нэлээд шинжилгүүдийг оруулж ирээд байгаа. Ийм нэлээд нимгэн материалтай хурвч ирсэн. Мэдрэх чадамж бол үнэхээр гоё юм байна лээ. Ашиглаж үзсэн. Материал нэг арай л яг энгийн хурвчнуудаа бодоход арай л илүү санагдсан. Цаашлаад KZ-гийн аксессуарууд нэмэгдсээр байна. Энэ нөгөө миний хэлээд байдаг яг нэршлиг нь мартчихжээ. Миний бичлэг дээр тайлбарлаад байсан. Барилын шавар шиг тийм ирзэнэн ямар ч чихэнд суулт өгдөг. Ингээд чимхээ дарангуут л шилжээгээд орчдөг юм air tip буюу зөөлөвч. Бүх төрлийн KZ-ийн чихвчин дээр ашиглах боломжтой. Энэ нь болохоор нөгөө 6 мм-ийн сайжруулсан миктэй 3.5 жактай нэмэлт кабель харагдаж байна. TRN гэдэг нөгөө нэг бас танилцуулганд орсон өөр дөр микс суулгадаг нэмэлт кабель ирсэн байна. Энэ өөр дөр шууд C толгойтойгоо ирж байгаа. 2 метртэй болон 1.2 та гэсэн хоёр сонголттой. KT02 гээд бас нэг Tesla-гээр авчирсан чихвч байна. Энэ яадаг вэ гэхээр доороо ийм миктэй. Яг энэ дээш харсан хэсэг дээр бүр онгорхоо мик гэсэн. Энийг дараа нь илүү дэлгэрэнгүй задлж агаад тайлбарлая гэж бодож байна. Gale сүүлийн үед бас бичлэгээр танилцуулснаас хойш хүмүүс худалдаа авалт маш сайн хийж байгаа. Энэ болохоор өөр дээрээ шууд C оролттой нэмэлт саунд карттай загвар нь байна. 4 төрлийн дууралтыг гаргах боломжтой үйлдвэрээсээ гейминг зорилттой тюн хийгдсэн чихвчээ. Энэ болохоор түрүүний KT02 гэдэгтээ ижилхэн KG01 гээд өөр дээрээ boom mic-тэй загвар байна. Мөн ялгаагүй 2 пинтэй KZ-ийн чихвчнүүдээр болон 3.5 мм-ийн залгууртай. Энэ хоёрыг дараа нь цуг задлж үзье гэж бодлоо. Хамгийн сүүлд нь алдартай ZS10 Pro 2 өөр дээрээ 4 төрлийн дууралтаа тюн хийх боломжтой, хөглөх боломжтой. Хамгийн best нь гэж хэлвэл PRX гэдэг загвар байна. Эдгээр дундаа хамгийн үнэтэй зарагддаг загвар гэхүүт M2 гэдэг нөгөө дуал миктэй ийм хайрцагтай болчхороо C порттой, C залгууртай болчдөг. Ийм задгаа болчхороо 3.5-таагаар ирж байгаа. За цаашлаад өөр ямар бараануудын сонирхъя. Ajax-ийн T520 гэдэг карбон гадаргуутай wireless mouse байна. Bluetooth болон wireless хосоосон
яг энэхүү загвар нь бол барихад маш хэвтэйхэн гадаргуу нэм карбон дуу болохоор нэн таатай. Тэгэхээр хүчин чадал үзүүлэлтийн хувьд бол бусад маустайгаа ер нь дутхгүй үзнэ. Pivaгийн G71 гэдэг C hub энэ бас өмнө танилцуулж байсан. Өөр дээрээ дижитал дэлгэцтэй нэг тийм универсал хаб байгаа. Энийг дараа нь unbox хийгээд iPad-н дээр залгаж үзье гэж бодож байгаа. iPad болон таблетнууд ирсэн. 21 оны M1 эдгээр нөгөө апдейт ороогүй линза ашиглах боломжтой iPad-нууд. OnePlus-ын Pad Pro эхний үеийн ирсэн. Эхний үеийн юугаар ялгаатай байдаг вэ гэхээр инчний хувьд 12.1 инч, Pro 2 нь болохоор тэр дээр харагдаж байна 13.2 инч гэдэг. Ойрын хугацаанд үзэгдэж харагдаагүй 20 оны Pro 4 12.9 инчтэй селлюлар загвар нь байлуу да. 128-та селлюлар инч гэсэн ялгаагүй сим дэмждэг загвар ирсэн. Энэ Pro 4 бол хүчин чадал үзүүлэлтээрээ 18 оныхыг бодоход хамаагүй илүү байдаг. 18 оных бол одоо бүр орж ирэхэ байсан. За энийгээр нөгөө нэг зүрхий том ширээний синс шаргал өнгнөөс нэрсэн байна. Нүүр дээр нэг юм точтой дөрөв төвшөнд үлээдэг. Авч явахад бол тохиромжгүй шүү. Зүгээр гэрийн хэрэглээнд, офисын ширээний хэрэглээнд ч юм уу. Ер нь гэртээ тоглоом дээр ч гэсэн ашигладаг бол гэртэл байлгуул зүгээр. Харин авч явах тал дээр цэнхэр чөтгөрийг бол гүйцэх сэнс байхгүй болов. Table fan нэлээд нөөцөнд ирсэн байна. Хамгийн сүүлд танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүн нь бараа маань хос сэнстэй ширээний соронцлогдох өргөр. Энэхүү өргөрүүд маань ойрын өдрүүдэд Турк улс руу илгээгдээд байгаа. Хаа байсан Турк руу очих гэж бас их бол зам туулж байгаа. Тэдний стримрууд их сонирхоод байгаа юм шиг лээ. За тэгээ манай дээр өөр ийм олон төрлийн бараанууд байгаа. Ер нь бол манай дэлгүүрийн гол зорилго маань гар утсан дээр тоглодог хүмүүс зориулсан дагалдах хэрэгсэл. Харин сүүлийн үед iPad дээр keyboard mouse салгаж тоглох хүмүүс зориулсан дагалдах хэрэгслүүдийг мөн ялгаагүй төрөлжүүлээ зарж байгаа. Дэлгүүр даваагаас бусад гаригуудад хэвийн ажиллаж байгаа. Хүргэлт өдөр болгон гарч байгаа. Цагийн хуваар 11-ээс 19:30 та бараагаа зөв сонгороо. Манай дээр тест байхгүй. Зарагдсан барааг солихгүй буцаахгүй.